Төрийн аудитын байгууллага 2021 оныг аудитыг захимжуулж нэгдэн удирдах тогтолцоог бүрдүүлж төлөвшүүлэх бодлогын жил болгосон. За төрийн аудитын байгууллага мэдээллийн ил тод байдлыг ханган ажиллаж, өөрийн аудит цэгийн захим хуудасаараа дамжуулан иргэд олон нийтэд мэдээлэл нээлттэй тод хүргэсээр ирсэн. За тэгвэл өнөөдрөөс эхлэн иргэд олон нийтэд зориулан Open Audit цэг email сайтыг өнөөдрөөс эхлэн ажиллаж эхлэх байна. Бид нар ялангуяа иргэдэд тулгамдж байгаа энэ төрийн үйлчилгээний хүндрэл бэрхшээл мөн одоо энэ авилгыг бууруулах одоо ашиг сонирхлын зөрчлүүдийг одоо бууруулах чиглэлээр энэ ажил бол нэлээд түлхэц өгнө. Дээр нь бас бид нар аудитын зөвлөмжөөр өгж байгаа шалгагдагч этгээдүүдэд зөвлөмж өгж байгаа, зөвлөмж гардаг. Энийг хэрэгжүүлэхэд иргэний нийгмийн болон энэ иргэдийн одоо оролцоотойгоор бид зөвлөмжөө тайлагналаа гаргана. Энээс харж агаад бид нарт одоо ямар одоо зөвлөмжийн хэрэгжилт таана хэрэгжилж хангалт дутуу байна уу гэдэгтээ бид нартай эргэх холбоотой ажиллах ийм байнгын ажиллагаатай ийм сайтаараа бас ялгарч байгаа гэж хэлмээр байна. Тус портал сайтаас төрийн аудитын байгууллагын аудитын тайлангуудыг дэлгэрэнгүй хураангүй заавал зэрэг олон төрлийн хувилбараар хүлээн авах болон холбогдох бусад мэдээлэлтэй цаг алдалгүй танилцах боломж бүрдэж байна. Өмнөх сайт маань гэдэг маань өөрөө түрүүн би хэлсэн шүү дээ. Төрийн аудитын байгууллагын үйл ажиллагааны вебсайт. Одоо энэ бол зөвхөн төрийн аудитын тайланг зөвхөн иргэдэд ойлгомжтой байхын вебсайт байхгүй. Тэгэхээр бид нар иргэдэд нэлээд ойлгомжтой энгийн одоо та охин тэр дүрслэлийг харж байгаа бах те. Тэр утгаараа одоо төрийн байгууллагын вебсайт гэхээр нэлээх нөгөө төрийн тийм шинжиг агуулсан байдаг бол энэ вебсайтыг нэлээд энгийн байдлаар бид нар маш олон улсын аудитын байгууллагуудын вебсайтуудыг судалж яаж гаргасан л да. Мөн нээлттэй аудит портал сайтаар дамжуулан нийтийн эрх ашиг хөндсөн олон нийтийн анхаарлын төвд байгаа асуудлаар аудит хийх сэдвийн санал болон шилэн дансны хуулийн хэрэгжилтэй холбоотой санал хүсэлтэд төрийн аудитын байгууллагад захимаар илгээх боломжтой юм а.